Isolation явахандаа тулъя амны эсрэг Экватор гол хамгаалж байгаа амт түшин бөмбөг шилжсэн үлзээ орших. Хаан тулъя саруул дахиад тулъя мөг түвшин суударч чадсан холын зан шийдэл дамжигтай болсон хийх ёстой шийдэлтэй байлаа. Хоёр шилдэг залуу хоолгочийн тулаан болтондаа. Хамаа сайн болж байна. Үлзээ орших дууны зан шийдэлтний амжилттай боллоо. Багийн 42 тоноо. За үлзээ оршихын түрүүний шийдэл. Маш гоё бөмбөг эзэмшил, гоё ур чадвар, гоё шийдэлт байсан. За Jordan Harris дээр бөмбөг ирсэн. Дүүлгөөний стадыг авч байгаа юм байна. Jordan Harris ямар гоё дамжуултыг өгсөн бэ? Саруу Эрдэнэ 3-аад шийдэлт амжилттай болсон 7 тэгсэн гэрлийг SJ Psok хийлээ. Эхний 2 оног авч ирж байна. За асал хүнд байдлаар тоглосон Саруу Эрдэнэ хэрэгэлцэх зүйлгүй шийдсэн. Дараас нь 3 онооны шийдэлтийг оруулж байна. Бол довтч чаддаг, хамгаалж чаддаг, хамгаалж чаддаг юм довтч үдгээр тоглолтын ихэнд хангалттай харуулж юм да. За ялангуяа 2 дахь шийдэлт бол маш ихтэй шийдэлт байсан. Бөмбөг сарагт ороогүй байхад эргээд харсныг манай үзэгчид анзаарсан байна. Хоёр төвчөн дээр Харрисын эсрэг Мондеза шийддэг үүсгэсэн шийдэлтэй алдсан. Тоглолт эхлээд аль багуудын хамгаалт хоёулаа үнэхээр маш сайн болж ирсэн. Ямар гоё давтгаа вэ? Хурд. За яг л одоо энийг одоо FC-ийн давуу байх ёстой гэдгийг онцлоод байгаа. Harris зөвлөж гарсан гэдэг бүгд дамжуулах боломж байсангүй. Үлзээ орших цаг байгаа 3 онооны шийдэлт амжилттай болсон. 3 дугаар үеийн төгсгөлийг Мямар сүрэнгийн үлзээ орших хааж байна. Баг нь 1 оноогоор тэргүүлж гисэн. Ингээд 2 удаа тоглолтын 3 дугаар үеийн төгсгөл SJ Psok 50-49 орсноор өндөрлөж байна. Тоохгүй 2 нийлэггүй очлоо шүү сүүлийн 2-3 тоглоо. Нэлэр тоглооны үзүүлэлтийг бид хүн харуулж байна. Эдигийн Үлгөөний хамгаалт сайн болж ирсэн. Гэхдээ өдөртөр бөмбөг үрдсэн Jordan Harris. Ямар аимшигтай хаалт вэ? Тэсрэлттэй залуучуудыг бид дахин нэг удаа харуулсан мөхөр Jordan Harris 3 онооны шийдэлтийн амжилттай болсон. Энэ залуу хамгаалалт тоглох айлд чиг тоглох гэдгээ бид хүн харуулж байна. Эрдэнэ бөмбөгтэй. Одоо бол ABC-ийн бол довтлох гэж яахгүй гэдэг нь маш ойлгомжтой асуудал. Дүлгөөн дамжуултыг буцаагаад гаргасан Саруу дахиад нэг илүү дамжуулт. Ямар гоё дамжуулт, ямар гоё төгсгөл вэ? Эрдэнэ ганган дамжуулт байлаа. Араас гарсан юм байна. За түрүүчийн. Яа, SJF's show time. Үнэхээр гайхалтай тоглолт байлаа. Үлзээ орших бөмбөг авсан. Үлзээ орших маань Саруу Эрдэнэ за хангалттай секунд бол байна. Эргээ Саруу Эрдэнэ сууларч чадсан шүү. Мягмар сүрэнгийн үлзээ оршихын шийдэлт амжилттай нэмээд алдаатай. Норвол Пэдэс алдааслагчлаа. За клач гэдэг нэрээр энэ клач дамжиж чадтай үлзээ орших. Яа, хэдэн ч одоо SJFC-г авсан ийм шилтгийг дөрөвдөрөд оруулж байна да. Мистер Клач үлзээ орших. За алдааны хувьд бол гарцаа авахгүй Норвол Пэд. Араас нь Эвс бас нөхөж яваа. Нөхөж яваа тий. 2-3 дугаар байр хүчиж байгаа багуудын хоорондын солилцоо гэсэн Ижисүгийн новлог бас Jordan Harris-ийн хүчтэй нэгэн төгсгөл. Яа, хин нур чонгны тоглож байна. Үлзээ орших. За Миндорийг ардаа үлдээсэн нэгээр хайд өгсөн Jordan Harris. Ямар гоё довтлоо вэ? Бохчирч энэ сая. Яа, ямар ч өндөр өсөртийн ямар ч гоё төгсөв тэмтэй.